Бүгдээрээ сайн байцгаана уу? Энэ удаа та бүхэндээ өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх алхмуудын талаарх мэдээллийг хүргэж байна. Өөртөө итгэх итгэл гэдэг нь төрөлхийн зан чанар биш, харин тархины сэтгэл зүйн хэм маяг болон зуршлыг өөрчилснөөр хүн бүр хөгжиж болох шинжлэх ухааны баталгаач чадвар юм. Өөртөө итгэх итгэлийг эрс нэмэгдүүлж амьдралыг нь өөрчлөхөд туслах алхмуудыг танилцуулж байна. Үүнд нэгдүгээрт нь биеийн хилэмжээр тархийг удирдах. Харвардын нийгмийн сэтгэл судлаач Эми Кадигийн хийсэн судалгаагаар хүний биеийн хилэмж нь тархины гормоныг шууд удирддаг болохыг тогтоожээ. Нээлттэй хүчрхэг байрлалын үед гараа ташаандаа авах, мөрөө зэгцлэн чэйжэд хэлэх зэрэг үйлдэлийн үед өөртөө итгэлтэй байдлын тестостерон даавар нь 20% өсөж, стрессийн кортизол даавар нь 25% буурдаг байна. Хоёрдугаарт нь сөрөг бодлоос ангижрах. Хэрэглээний сэтгэл судлалын хамгийн хүчтэй чиглэл болох таны мэдхүн зан үйлээр хүний өөртөө итгэх итгэлийг нураадаг гол зүйл бол тархиндаа хэлдэг би чадахгүй, би бэлэн биш байна. Хүмүүс намайг юу гэж бодох бол гэсэн сөрөг бодлууд байдаг юм. Тархиндаа сөрөг бодлоо орж ирэх үед би суралцж байна. Би өдөр бүр илүү их дээрдэж байна гэсэн урам зориг өгөх бодит үгсээр дотоод өөрийгөө цэнэглэх хэрэгтэй. Гуравдугаарт нь өөрийгөө бусдаа харьцуулахаа боль. Олон улсын судалгаагаар сошиал медиад бусдын амьдралыг өөрийнхтэйгээ харьцуулдаг хүмүүсийн өөртөө итгэх итгэл өөрийгөө үнэлэмжийн шууд буурдаг болохыг нотолсон. Тэд бусдын зөвхөн хамгийн шилдэг кадрыг өөрийнхөө дуусахгүй байгаа ажилтаа харьцуулж сэтгэлээр ундаг байна. Харьцуулт нь сэтгэл санаагаар унах томоохон шалтгаануудын нэг юм шүү. Дөрөвдүгээрт нь амжилтаа тэмдэглэл. Өөртөө итгэх итгэл бол төрөлхийн чанар биш, харин тархинд хуримтлагдсан баримтуудын цуглуулга юм. Сэтгэл судлалд хүн хэтэрхий том зорилго тавиад түүндээ хүрч чадахгүй үед тархи өөртөө итгэх итгэлийг шууд устгадаг болохыг тогтоосон. Зорилгоо маш жижиг хэсгүүдэд хувааж өдөр бүр төлөвлөсөн зүйлээ хийх бүртээ тэмдэглэж өөртөө урамшуулал өгөх хэрэгтэй. Жижиг гэлтгүй амжилтуудаа хүлээн зөвшөөрж тохирсон хэлбэрээр тэмдэглэж байгаарай. Олон амжилт олж тэмдэглэх тусам таны өөртөө итгэх итгэл нэмэгдэх болно. 5-дугаарт нь эерэг хандлагыг түгээдэг хүмүүсээр хүрээлүүл. Өөрийнхөө харах өнцөг томоохон нөлөө үзүүлдэг зүйл бол чиний эргэн тойрны хүмүүс юм. Илүү нээлттэй сэтгэдэг эерэг хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлж дэмжлэг авах нь чухал. Өдөр тутамдаа хамт цагийг өнгөрүүлдэг хүрээлэл бага байж болох ч таныг гэдэг нэг хүн байхад л хангалттай байдаг. Таныг өөдрөг болгодог хүмүүстэй чанартай харилцаа тогтоох нь өөртөө итгэх итгэл эрч хүчийг нэмэгдүүлнэ. 6-дугаарт нь өөртөө хөрөнгө оруул. Өөртөө итгэл муутай байх үед өөрийнхөө хүссэн гоо сайхан загвар гэх мэт зүйлсэд тийм ч их хөрөнгө оруулж цагаа зарцуулах боломжгүй болчдөг. Өөртөө хөрөнгө оруулна гэдэг нь оюун бодлосоо сөрөг зүйлсийг авч хаян илүү их эерэг бодол үйлдэлүүдэд зай гаргаж өгч байгаа хэрэг юм. Өөртөө хөрөнгө оруулах нь өөрийгөө шагнаж байгаа явдал учраас өөрийгөө ихэн тавиад дараа нь үр дүнг нь мэдрэх хэрэгтэй. 7-дугаарт нь өөрийгөө нээж эрсдэлтэй нүүр тул. Нэгэн хэвийн уйтгартай байдлаас залхаад байвал өөрийгөө нээж айцаа даван туулах гэд үзээрэй. Дэлгүүр хэсэж байх үед өөртөө их таалагдсан хувцсыг олсон ч өмсөж үзэхээс сонирхож байгаа харагдахаас айгаад гунигтаач зүгээр өнгөрдөг бол одоо битгий тэгээрэй. Зүгээр л өмсөд үзээрэй. 8-дугаарт нь бүтээлч сэтгэлээтэй байх. Бүтээл сэтгэлээ бол хүсэл тэмүүллээс үүдэлтэй. Хэдий ч инээ бүтээлч байна, тэр чинээгээрээ өөртөө итгэх итгэл чинь нэмэгдэнэ.
бүтээлч байна гэдг нь өөрийн төсөөлөн бодох чадварыг ашиглан шинжлэх санаа бодож олох тухай юм. Хүн бүр өөрийн гэсэн амьдралыг туулж өөр зүйлсээр амжилт гаргаж яваа. Тийм ч учраас өөрийн амьдралын замаар аялж гайхамшигыг бүтээгээрэй. 9-р нь өөрт байгаадаа сэтгэл хангалуун бай. Өөрийнхөө бие харагдах байдлыг өөрчлөх бүрдээ өөртөө талархалтай байдаг нэг зүйлийг онцлох хэрэгтэй. Чи өөрөөрөө байхдаа илүү үзэсгэлэнтэй. Гоо сайхан гэдэг зөвхөн гаднаасаа харагдах зүйл биш учраас өөртөө байгаадаа сэтгэл хангалуун байж чадвал өөртөө байхгүй дэ харамсах нь багасна. 10-р нь харах өнцөг бол бодит байдал. Чамд аливааг өөрийнхөө хүссэн өнцгөр харж чадах хүч чадал бий. Мөн зарим тохиолдолд чи бүхнээ зориулсан ч үр дүнг өөрчилж чадахгүй нөхцөл байдалтай тулвал үүнийг зүгээр л байгаагаар нь хүлээж аваад цааш алхах хэрэгтэй. Хамгийн сул дорой байдлаар мэдэрч болох нөхцөл байдалд харах өнцөг хүчийг мэдэрч чадвал чи хамгийн итгэл төгс хүчрхийг нь байх болно. 11-р чаддаг зүйлээ давуу тал болгоорой. Бид өөрсдийн чаддаг зүйлсээ сайн ойлгож чадвал өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлж чадна. 12-т өөртөө эерэг үгс хэлээрэй. Өөртөө илдэг байх нь өөртөө сайн зүйл хэлэхээс эхэлдэг. Эерэг үгс нь таны өөрийгөө үнэлэг үнэлэмжийг сануулснаар өөртөө итгэх итгэлийг улам нэмэгдүүлдэг. Та бүхэндээ амжилт хүсье.